Баярлалаа. Сайн байцгаана уу? За та бүхэндээ протез ортопедийн тухай товчхон мэдээлэлгөө. За протез гэж юу юм бэ? Ортопед гэж юу вэ? Ерөнхий ойлголт нь бол протез гэдэг нь үйл ажиллагааны болон үйлчилгээний гоо зүүн зорилгоор бие аль нэг хэсгээр байхгүй түүнийг орлох зүйлсийг бид нар хиймэл хэрэгтэй гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл төрөлхийн болон одмол шалтгааны улмаас орлож байгаа механик хэрэгслийг хэлж байгаамаа. За манайх бол одоо тэснийхэн бүтцээр эндо буюу экзопротезийг хийдэг. Эндопротез гэдэг маань клиникийн бэлтгэлийн аргаар хүний дотоод эрхийг хийж байгаа дотор хэсэг байрлуулж байгаа тэр хиймэл эрхийг бид нар эндопротез гэдэг. Манай үйлдвэр нь одоо биеийн гадна талах хүний нүдэнд үзэгдэх тэр хэрэгслийг хийж байгаа. Тэрийг бид нар экзопротез гэж нэрлэдэг. Ингээд тэснийхэн байдлаар протезийг бид нар эндо буюу экзопротез гэж ангилдаг байна. За түүнийг бол протезийн зорилго нь бол бид нар дээд болон доод хүчтэй тэнцвэр байдлыг хадгалах, цаашлахаас гар хүндрэлээс өлтсөн сэргийлэх, биеийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор ингэж хийж өгдөг байдаг байна. Бас үүнээс гадна бас протез хийхгүй байх нь тодорхой хэдэн шалтгаанууд байдаг. Энэ болох дээр юу байдаг вэ гэхээр хавдрын улмаас хөлөө тариулсан. Нэгдсэн дахад хавдрын улмаас хоёрдугаар сэтгцийн өвчтөй, гуравдугаар цусны бөглөлөөс хөлөө болон гараа тайруулсан өвчтөнд бид нар протез хийхийг хоригддаг юм аа. Яагаад гэвэл дахиж хөлөө нөгөө вакуумдад хөл гарын протез хийгээд боочдог болох дээр дахиад цусны бөглөрөх, цаашаа нэмэгдэх, сэтгцийн өвчтөй хүмүүс нь болох дээр түүнийг багаж болон ашиглах, хүн цохих, зодох зэрэг ийм зүйл хэрэгэлдэг болох дээр энэ улсуудад протез хийхийг бол хоригддаг байна бид нар. За үүнээс гадна бид нар ортопед гэж яриад байгаа протезээс юугаар ялгаатай бэ гэвэл протез нөгөө бид нар тэр хүн нь бол хөл гарын бүгдээрээ байгаа. Ганц юм нь одоо өөртөө хөдлөх, дэмжих одоо үүргийг гүйцэтгэх чаддгүй. Тийм бид нар түүний оролдолд бид нар юу хийж өгдөг байна? Ортопед хэрэгслүүд хийж өгдөг байна. Тэр нь болох дээр юу гэдэг юм бэ? Гэхдээ тулгуур эрхтний бүтцийн үйл ажиллагааны алдагдал гаджуудлыг засах зорилгоор орлох, дэмжих, хязгаарлах, тэр тохируулж исэн нөхөн цэргийн хэмжлэгийн бүхий туслах хэрэгслийг хийж байгаа. Энэ дотроо бол бид нар ортопедийг юу гэж хэлдэг бол орто гэдэг маань өөрөө шулуун, педи гэдэг маань хүүхэд гэсэн үг. Ингээд шулуун тэгш байлгана гэсэн үг. Нэгсэндээ тулгуур эрхтний одоо бүтцийг дэмжих ийм хэрэгсэл юм аа. За тэгээд түүнээс гадна бид нар одоо ортопед хэрэгсэлтэй юу байдаг вэ гэвэл төрөл бүрийн эмчилгээний ботлууд орох нь байна. Хөлийн аппаратууд орох нь байна. Мөн одоо хөлийн аппарат гэдэг маань тухайн хөлөнд байгаа боловч түүнийг гიშгэх зориулсан тийм хүнийг алхахад зориулсан тийм өвдөгний үедээ шагаан үедээ уртаа тийм том эмчилгээний хэрэгсэл байдаг. Мөн төрөл бүрийн улирчууд орно. За түүний гадна бүр нэг том одоо бүлэг багтдаг. Энэ бол нурууны кассет гэж байна. Энэ бол нурууны одоо хагалгааны дараа хавиргаа ахуулсан тийм эвэрхий үүссэн, нуглам ясаа одоо бяцарсан, суул төгсөн нуруу мөрөлцтэй үед хэрэглэдэг юм аа. Нурууныхаа бүснүүдийг бол бид нар алтай даун болон ширэн, хумцар гэсэн гурван янзаар ангилж хийж өгдөг. Энэ бол яг эмчийн залтаар, эмчтэй бид нар ортопед эмчүүрээс орж эмчийн залтаар энэ бүснүүдийг хийж өгдөг. Дугаараа тэгж протез ортопед хэрэгслийг бол хийгээд байх. Тийм бид нарт явдал байдаг. За түүнээс гадна бид нар хүүхдийн түнхний үеийн эмгэг зориулсан хавлын дөрөвчийг бас хийж өгдөг байна. За мөн төрөл бүрийн хумцаг, гарын чигүүд, хөлгийн чигүүд, дээд доод мөчний ер нь гар хөлгийн чигүүдийг л бол бид нар төрлөөр нь бас хийж өгдөг байна. Гараа тэгшин байлгах уу, хажуудаж байлгах уу, 90 градусаар байлгах уу, эсвэл хуруугийн салгаж байлгах уу, энэ болгоныг эмчийн залтын дагуу хийж өгдөг байна. За протез маань бас хийж байгаа нэг зүйл маань бид нар дээд мөчний протезтэй тавханаас ахвалаад хөлийг бол тийм тавханых, шилбэних, өвдөгнийх, дунд чүмнийх сүүж түнхний үеийн гэсэн протезийг бид нар хийж өгдөг. Дээд мөчний протез болох дээр бид нар хурууных, сарвууных, шууных, мөр бугалгааных гэж ангиж одоо ийм протезүүдийг бас бид нар хийж өгдөг байна.
За түүнээс гадна эднэрийг хийхин тулд бид нар юу байдаг вэ гэхээр 2-3-аас 45 хоногийн дотор хийгдэж өгдөг энэ тусгай зориулалтаар дэлгүүрээс худалдаа авчдаг гэдэг биш. Тухайн хүн зориулаад тухайн хүнд ганцхан удаа хийгдэх тулдаар тухайн хүнээс хэмжээ авч хийж өгдөг байна. Баг зэргийн баг ажигтай хэрэгслүүдийг бид 2-3 хоногийн дотор хийн. Хүнд ажигтай ялангуяа согц цэцлийн ботлоод байна. Морин тавхатай, заан хөлтэй, их гажгийн төрөл бүрийн өвчин хасарсан энэ үед бол согц цэцлийн ботлоод бол маш ихээр хийгдэг. Юу баг үедээ дугаар ирэхгүй оочгүй үед бол 14 хоногт бол энэ согц цэцлийн ботлоод гардаг. Энэ бол ер нь 8-аас бага наснаас ер нь хэд нас хамаахгүй хийгддэг ийм бүтээгдэхүүнүүд байдаг байна. За түүнээс гадна төрөл бүрийн уламжууд гадагшаад гიშгэлтэй хүн зориулсан уламжууд гэж ном болсон хүмүүс одоо ялангуяа тавхатай гэж ирж байгаа улсуудад бол одоо бид нар спинатор уламжийг хийж өгдөг. Энэ яг ихтэй тухайн хүний хүүхдийн хөлийн хүний гიშгэлтийг харж байгаа тийм аль хэсгэд байрлах вэ хаашаа нь алуулах хэр зэрэг өндөр хийх үү гэдгийг харж байгаа бид нар тухайн хүнд уламжийг хийж өгдөг. Мөн гадагшаа гიშгэлтэй хүнд бол приматор гэж уламж хийж өгч байгаа. Энэ нь болохоор яг хүүхдээр одоо бас хөлийн эргэлтээ тавхан гიშгэлтэй салбартай яаж гадагшаа гიშгэлтээс эргэлттэй салбартаар энэ уламжийг бас хийж өгдөг. Мөн хүмүүс одоо бас хөл гарны хагалгааны дараа эндопротез хийлгэсний дараа хөл өндөр нам болсон байдаг. Энд бол бид нар өндөрлөгөөтэй уламж хийж өгдөг. Мөн гутал энийг явахтай тухайн хүний хөлнөөс хэмжээ авч одоо хэдэн сэнжийн зөрөө хэвтүүлж нэг үзэн зогсоож нэг үзэн тэгээд тэрэнд нь тохируулсан өөрт нь яг тухайн зориулсан номонд нь тохируулсан тийм өндөрлөгөөтэй уламжуудыг бас хийж өгч үйлчлдэг байна. За гавл ясаа ахуулсан талбайны тархиасээс одоо цөмөрсөн тэр улсууд зориулсан обтуратор гэдэг одоо энэ бүтээгдэхүүн маань гавл ясны хамгаал энийг бас энэ бол бүгд ортопед хэрэгсэлтэй орж байгаа шүү дээ. Мөн одоо игэн ясны хугарал. Тэгээ энийг одоо бид нар игэн ясны хугарал гэдэг 8 хэлбэрийн боолт. Тусгай тэмийг эрклинатор гэсэн нэг тийм бүтээгдэхүүн байдгийн. Энэ бол одоо бид нар тухайнаас бас хэмжээ авч хийж байна. За мөн одоо эднийг хийхин тулд одоо ямар үйл ажиллагаатай байх гэхээр одоо протезийн тухай хэлэхэд бол одоо хөлөө гараад хариулсан шууд одоо протез хийчих тийм үе шат гэж байдаг. Шууд хийх үү хэдэн сарын дараа юм ер нь хөл гараад хариулсны дараа 6 сар болоход энэ хүний эдгэрэлт явагдчихэдэг. Соригжилт үүсэж гэнэ үү, шүүс гарч гэнэ үү, ясургаж гэнэ үү, эдэмээр гарч гэнэ үү, зөв байдалтай байна уу гэдгийг шалгаж үзэж яадаг. Энэ хорон энэ хүмүүс дасган сургах буюу одоо PT-нд явж одоо өөрийнхөө хөлийг зөв байдал, зөв гიშгэх, зөв алхахад зориулсан дасгал хөдөлгөөнд явж явах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн одоо дасгал хөдөлгөөнд явахгүй сууж байгаа нэг протез хийгээд ирсэн байх бол хөл нь хөшин гүйцэнд хэнийхээ болцсон байдаг. Ялангуяа өвдгөний өвдгөрөө тариулсан хүнд бол өвдгөний доод ширэг гэсэн үг шүү дээ. Тэрвэрээ тариулсан хүнд бол одоо хөлөө нугалцуулсараад хөшүүг үүсгэсэн, контрактор үүсгэсэн. Тэр үед одоо хөл хийхэд маш хэцүү. Яагаад гэвэл хүн чинь алхаж явахын тулд тэгшин байх хэрэгтэй. Гэтэл дахиадсан болоход борхож унчих гэдэг. Гарч чалгаа авахгүй. Тийм учраас ер нь энийг хийхэд бол одоо дасгал хөдөлгөөн хийж яхаа нь далаацыг хөгжүүлж яхаа нь одоо шумын дагуу байрлуулж яхаа нь ингэсний дараа протез хийдэг байна. Энийг бол бас тодорхой махны байрлалаар шалтгаалж хийж өгдөг байна. Одоо сул махтай юу, чанга махтай юу гэдгээс шалтгаалж хэрвээ хитрхээ сул махтай байх юм бол тэрийг хөдөлгөөнөөс хийж байж махыг жоохон чанга болгож протез хийх тохиромжтой болдог байна. За ортопед хэрэгслэл дотороо тэр шагаанчиг аппаратууд бол маш их үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа харилцтай хүмүүс зориулсан хүүхэд ба том хүнд зориулсан байдаг. Тэрийг бол яг шагаа одоо хөлийг одоо зөв байрлуулах, зөв шугамд байрлуулах, хөдөлгөөнийг одоо булчингийн үйл ажиллагаа хэр зэрэг таталттай мөн хэд таталтай мөн хөшинг юм уу гэдгийг шалтгаалаад үедээ өвгүйгээр хийж өгдөг. Энд бол болцоо шагаанчиг болж ирдэг л дээ. Дудраг. За шагаанчиг гэдэг маань угаасаа хөлийн шагаан эсгийг те 90 градусаар байсан зөв байрлуулсан юм хувцраар хийсэн PVC-ээр хийсэн тийм материалаар хийсэн юм чиг байдаг. Үедээ өвгүйгээр ялгаатай. Мөн түүтэр гэж яриад байдаг сая. Энэ түүтэр нь яадаг вэ гэхээр бас л тулгуур эрхлэх энэ болох төр өвдөгний үеийг оруулсан төр хугацаанд хэрэглэгдэх
ийм бүтээгдэхүүн байдаг юм аа. За мөн эмчилгээний төрөл бүрийн бандажууд бас энд орж байгаа. Энэ дотроо юу байдаг вэ гэхээр эвэрхийний дараах, хавлгааны дараах, жирэмсний өмнөх, жирэмсний дараах гэж байна. Мөн бөөрийн даруулах гэж орж байна. Бөөрөө ахуулсан буюу 1 2 3 дугаар зэргийн суулттай тийм гэсэн онцтой үед бид нар бол бөөрийн даруулга хийж өгдөг байна. Мөн нурууны бүсийг бас мөн эхний үе шатнд нь даавгаар хийж өгдөг байна. Бас хэд зүрхэн ачаалттай зүрх туранхай ундаа шууд ширээр үсгийг өгөх тийм тохиромжтой биш байдаг. За эдгээр бүтээгдэхүүнийг бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн даатгалын сангаас одоо 100% мөнгөнд олгогддог. Энэ яаж олгогддог гэхээр 2021 оны 12 сарын 1-ний 363 дугаар тушаалаар одоо продюсертэй бидний жишүүг ингээд гарсан байгаа. Тэрний дагуу олгогдож байгаа. Ахмад настанд бол 5 жил тутам нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд 3 жилд нэг удаа хүүхдэд одоо тухай бүрт нэгсэндээ багцсан үед нь олгогддог юм аа. За тэгээд одоо манайхаар үйлчлүүлж байгаараа та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Мөн үү? Босно.